Сайн байцгаана уу? Өнөөдрийн тэмдэглэлээрээ entertainment-ийн ертөнцид хамгийн нэр хүндтэй нөлөө бүхий компаниудын нэг болох Walt Disney-гийн талаар маркетингийн өнцгөөс ярьж танилцуулъя гэж бэлдлээ. Disney түүх 1923 онд Walt Disney болон түүний дүү Roy Disney нар Калифорни мужийн Холливуудад хүүхэлдэйн киноны студийг үүсгэн байгуулснаар эхэлдэг. Америкийн Columbia, MCA зэрэг кино компаниуд хурдцтай хөгжих болсон шалтгаан бий. Америкт эдийн засгийн хямралттай үед хүмүүсийг хайр найргүй цомгогддог гин л дээ. Ингэж халагдсан хүмүүс цаг зав ихтэй болоод юу хийх вэ дээ? Мэдээж ном уншиж, цэцэрлэгт хүрээлэнд очдогч тэдний ихэнх нь кино театрт кино үзэж цагийг өнгөрөөдөг. Тиймээс кино урлагийг эдийн засгийн хямралын үед ч нөлөө авдаггүй бизнесийн салбар гэж ярьдаг. Гэтэл 1970-ад онд ийхүү амжилттай явж байсан Columbia болон MCA кино компаниудад томоохон аюул нүүрлсэн байдаг. Энэ нь видео кассет гэгдэх шинэ хувилбар киноны үйлдвэрлэлийн зах зээлд гарч ирсэнтэй холбоотой юм. Хүмүүс кино театрт явахын оронд гэртээ видео кассетаар кино үздэг болж эхлэв. Кино компаниуд үзэгчдийг кино театр руу эргүүлэн татахын тулд бүхий л хүчээр ажиллаж эхлэв. Тэд үзэгчид яагаад театрт ирэхгүйгээр видео түрээслэн гэрийнхэн жижигхэн телевизийн дэлгэцээр үзэх болсон талаар өдөр шөнөгүй судалж бодож эхлэв. Тухайн үед кино театрт ганцхан том дэлгэцтэй байсан байна. Хит болж байгаа кино хэдэн сарын турш тоглуулдаг байсан. Өөрөөр хэлбэл видео кассетаар та хүссэн киногоо үзэх боломжтой болсон бол харин кино театрт олон киноны сонголт байхгүй байсан гэсэн үг. Тиймээс тэд дэлгэцийн хэмжээг багасгаж театрыг хэдэн өрөөнд хувааж үйлчлүүлэгчдэд сонголт хийх боломжийг олгосон байна. Тэр үед өнөөдрийн бидний үйлчлүүлж буй мультиплекс кино театрууд гарч ирсэн байна. За тэгсэн хүмүүс мөн л театрыг зорьсонгүй. Одоо үед зөвхөн Холливуудад л гэхэд жилд 600 гаруй кино гардаг бол тэр үед жилд 200 гаруй кино гардаг байсан байна. Үйлчлүүлэгчдийн хувьд бол кино театрын дэлгэцийн тоол нэмэгдсэн болохоос сонголтын хүрээ тэмч өргөн биш хэвээр байв. Киноны бизнес эрхлэгчид хүмүүсийг хэрхэн кино театрт татах талаар үргэлжлүүлэн бодсоор видео үзэж байгаа хүмүүсийг судалж эхэлсэн байна. Тэгээд гэртээ телевиз үзэж байгаа хүмүүсийн тав тухын талаар бодож эхлэв. Хичээл хийж байгаа шигээ босоо суухын оронд эвтэйхэн суугаад эвтээд л үздэг шүү дээ. Эцэст нь зөвхөн сонирхолтой кинонд биш тав тухтай үзэх нь чухал юм байна гэсэн шийдвэрт хүрч театруудыг тохижуулан хэвс дэвсэж тав тухтай сандлаар сольж эхлэв. Тэгсэн ч хүмүүс кино театрыг зорж ирэхгүй хэвээрэл байж ахаад л юунд учир байгааг судалж эхлэв. Америкчууд кино үзэхдээ попкорн иддэг зуршилтай. Гэртээ ч гэсэн кино үзэхдээ хуурч иддэг. Гэхдээ хачирхалтай нь гэртээ хийж байгаа попкорн нь театрын попкорн шиг амттай байдаггүй шүү дээ. Тиймээс тэд театруудад зуушны буланг төрөлжүүлэн ажиллуулахар шийдэв. За энэ удаа яасан бол та юу гэж бодож байна? Хэрвээ та байсан бол ямар бодлого хэрэгжүүлэх байсан бол? Мэдээж энэ удаа орлого нь нэмэгдсэн ч гэсэн кино үйлдвэрлэлийн чанартай шинжилэлт биш байсан учраас гол асуудлыг бас л шийдвэрлэж чадсангүй. Бүгдээрээ хамтдаа бодож үзцгээе. Хүмүүс яагаад кино үздэг вэ? Бидэнд сонирхолтой байдаг болохоор л үздэг шүү дээ. Өөрөөр хэлбэл тэд баяр баясгалан өгдөг бизнес хийж байна гэсэн үг. Үүнийг хамгийн түрүүнд ухаарсан компани бол Columbia, MCA зэрэг уламжлалт киноны компаниуд биш, харин Walt Disney байсан байна. Disney паркийн орлого тогтвортой байсан хэдий ч зочдын тоо хязгаарлагдмал байснаас бизнесийн өсөлт удаашралттай гэж дүгнэгддэг юм байна. Паркийн орлого 80%, лицензийн орлого 19%, киноны орлого ердөө л 1% байж л дээ. Тиймээс тэд өсөлттэй бизнесийн салбарыг хөгжүүлэхийн тулд Paramount-ийн захирал байсан Майкл Эснерийг 1983 онд гүйцэтгэх захирлаар томилжээ. Эснер ажилдаа орсон даруйдаа Disney-гээс гаргасан хуучин кинонуудыг засварлаж дахин кино театруудад гаргахыг тушаадаг. Walt Disney-гаас бүтээсэн Цасан цагаан гүнж, Өмсгөлчин зэрэг хит кинонууд маш олон байдаг шүү дээ. Нээр нь та Цасан цагаан гүнж хүүхдийн киног хэдэн онд гаргасныг мэдэх үү? 1937 он гин.
Одоогоос 86 жилийн өмнө байсан ч үнэхээр сайн бүтээл шүү дээ. Синдерелла 1950 онд гарсан юм байна. Тэр үед тэд ийм сайн хүүхэлдэйн кино хийж байсан нь үнэхээр гайхалтай. Ямар ч тач Эйснер ирж хуучин кинонуудыг кино театруудаар тоглуулахад аав ээжүүд бага насаа дурсаад хүүхдүүдээ аваад маш ихээр очиж үзжээ. Тэр үеийн богино шуугант үеийг Эйснер ашиглаж ажилласан байдаг. Яаж вэ гэхлээр тэд хүүхэлдэйн киног видеон дээр бэлдснээ зарлаж тэдний амжилтын эхлэлийг тавьдаг. Удалгүй тэрээр шилдэг кино найруулагч Джеффри Катценбургийг элсүүлэн The Lion King, Beauty and the Beast зэрэг хүүхэлдэйн кинонуудыг киногоор бүтээх ажилд оруулсан байна. Эдгээр шинэ бүтээлүүдийн ачаар Үнсгэлжин, Питер Пэн болон The Jungle Book гэгдэх Диснейн сонгодог бүтээлүүд хүртэл видео бичлэг дээр хурдцтай борлогдож эхлэв. 1996 он хүртэл дэлхийд даяарх видео бичлэгийн борлуулалтыг жагсаавал 1-10 хүртэл ранкинг 9-т Дисней орсон байдаг. Эйснер Диснейд орсноор тэдний ашиг орлого 10 жилийн дотор 40 дахин нэмэгджээ. Америкийн эдийн засгийн сэтгүүлүүд жил бүр Америкийн амжилттай удирдагч нарын цалингийн зэрэглэлийг судалж зарладаг ба 1990-ад оны сүүл хүртэл Эйснер Америкийн нэгдсэн улсын хамгийн өндөр цалинтай удирдагчаар зарлагдаж ирсэн байна. Хүн төрөлхтний амьдралын хэв маяг байнга өөрчлөгдөж ирсэн. Цаашдаа ч өөрчлөгдсөөр байх болно. Тийм учраас тухайн өөрчлөлтийг хурдан хүлээн авч хувьсан зэрэгцэж чадах нь асар том чадвар юм аа. Кино үзэхийн баяр баясгал нь зөвхөн театрт авч болдог таашаал биш гэдгийг хүлээн зөвшөөрч тухайн шилжилтийг хамтдаа хийх чухал байсан байгаа. Тийм ч учраас бидний өнөөдрийн амьдралын хэв маяг тохируулсан хувьсгасан Disney Plus гэх стриминг үйлчилгээг 2019 онд эхлүүлсэн. Disney Plus ашиглалтанд орсноос хойш ердөө 16 сарын дараа л 100 сая гаруй үзэгчтэй болжээ. За өнөөдрийн сэдвийг та бүхэндээ маркетингийн хичээл дээр сонсож байсан сэдвэр болон мөн энэ сард уншиж байгаа номныхаа үйлчлүүлэгчийн өнцгөөс харах чадвар буюу Customer Orientation Marketing гэдэг сэдвээс их сурвалжийг бэлдэж танилцууллаа. Баяртай!